Нэр түүх Дөнгөрийн гонгор нь 1924 онд Ховд аймгийн Мөс сум нутаг Бооржийн гол хэмээх газар ард Дөнгөрийн ууган хүү болон мэндэлжээ. 1636 онд Ховд аймгийн Даруй сумын бага сургууль элсэн суралцж байгаад 1638 онд аймгийн төвийн дунд сургууль шилжин суралцжээ. 1941 онд дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх техникумын дэргэдэх 1 жилийн курст элсэн суралцаж төгссөн байна. 1942-оос 53 онд Хөвсгөл аймгийн Идэр, Ховд аймгийн Цэцэг, Алтай сумдад бага сургуулийн багш, дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, Ховд аймгийн Гэгэрлийн хэлтсийн сургуулийн зааварлагч, Ховд аймгийн театрын дарга зэрэг ажлыг хийж байгаад 1953 онд Монгол улсын түүхэн ангид элсэн суралцах болов. Дөнгөрийн гонгор нь 1957 онд манай улсын Эрдэмийн их уурхай Монгол Улсын их сургуулийг түүхийн багш мэргэжлээр суралцаж дүүргээд шууд төрлөх сургуультай багшилж эхэлснээр түүхийн шинжилгээ ухаанд бие сэтгэл эрдэм оюун ухаанаа зориулах болсон нэгэн билээ. 1960-аад оноос шинжилгээ ухааны түүхийн хүрээлэмд эрдэм шинжилгээний ажилт нь тасгийн эрхлэгч эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. Дөнгөрийн гонгор нь 1967 онд халах монголчуудын өвөг дээдс ба халахын хаан тус 8-аас 17 дугаар зуун сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг 1974 онд Монгол орон овгийн байгууллагаас феодалын байгууллагаас шилжсэн сэдвээр түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. Дөнгөрийн гонгор нь эрдэм судлалын үндсэн чиглэл нь халах ясны угсаа түүх соёлын судалгаа байсан юм. Тэрээр халах түмний түүхийг судалсан халах товчоон 1-р бүтээлдээ 1970 онд нийтлүүлсэн байна.